урьж байна. Монгол улсын соёлын урлагийн их сургуулийн хөгжлийн урлагийн сургууль, үндэсний урлагийн техникийн урлагч профессор доктор Чи Баасанхүү урьж байна. Баасанхүү багш таны илтгэл. Баасанхүү багш илтгэлийн сэдвүүд дараагийн хүрнэг хийсний дүү хөгжлийн онцлог гэдэг сэдвээр ярих гэж байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За цөм хүлээн гэж гэсэн бас өндөр сонирхолтой явж байгаа байна. Тэгэхээр миний сэдвийг сайн хэлжлээ. За би дараагийн хөрөнгө засны дуу хөгжмийн онцлогийн тухайс ерөнхийдөө илтгэлдээ болж ерөнхийдөө дэлгэрэнгээр бичсэн байгаа. Тэгэхээр энэ зөвхөн хормын өмнөх үеийн хормын үеийн за 26 үеийн дуунууд нь ямар байсан бэ? Ямар дуунууд байсан бол гэдэг талаар нэмээд ярьж байгаа та нар дэлгэрэнгээр нь үзэх сонирхож байвал за бид яс заншлахын талаар бол илтгэлдээ бүрэн илтгэлцсэн байгаа болохоор тэр бол илтгэлээс харж болохгүй гэж үзэж байна. За манай монголчуудын хөрөнгөх яс бол ерөөс эртнээс уламжлагдж ирсэн. Өөр бус дараагийн хөрөнгөх ясаас бусад манай угсаатын яснуудын хөрөнгөх ясын нэгэн адилаас тэрээс уламжлан ирсэн бүр юм гэсэн бас тодорхой яс заншилтай байгаа. За энэ дараагийн ерөнхийдөө хөрөнгөх ясны тэгээд энэ бүх болгонд ингээд гурван хэсэгтэй хуваажлаж суулгагдсан байгаа. Хормын өмнөх зам үйлд нь ямар байсан бол энэ дээр манай уламжлалт одоо уртын нэмэнд дуулагдж байсан нэг үе үгүй юу? Ерөөл магтаалын хэр байсан бол гэдэг судалгаа. За хоёр нь бол хормын үеийн найрын дуу гэж ямар дуулсан болоо. За хормж агаах үеийн найрын дуу гэж байсан болоо. Ийм гурван хэсэгтэй бэлтгэлээ хаваад явсан юм аа. За хормын өмнөх үеийн замууд бол за бус манай яснуудын адилаар за ихэд дараагийн нэг онцлог надад юу онцлогтой байсан бэ? Хормын ихэнх үеинд бол за багтаа одоо хормын өмнөх замууд бол за та бүхэн харж байгаагаар эдгээр олон зүйлүүд за өндгөн сүү тавих, хадаг тавих, за тахил тавих, бэр болгох тийм ээ. За тэгээ босгод илтгэх. За тэрний дараа найр дуусан дараа гурван одоо хоногийн эргэлт за сар болоод ирэх гэсэн ийм зам үйлүүд бол манаас бусад яснуудын адилаас дараангаас явагддаг юм байлээ. За хормын ихэнх үеийн одоо зам үйлдэр бол за дуу дуулахаасаа илүүгээр ерөөл магтаал ер нь ингээд дараагийн хөрөнгөх ясны дуу хөгжмөөр сонирхоо явж хадаад ерөөл магтаалын илүү их хийдэг юм байна. Эдгээр нь илүү тэлэлсэн юм байна. Байдсан байна гэдэг бас нэг юм бодол төрж ирсэн. За тэгээ энэ өндгөн сүү тавих, хадаг тавих энэ бүгдийг бол одоо илтгэл дээр ирдэг би зөвхөн зуун дээрээс яриад явчих гэж хэлсэн байгаа. Өмнөх замууд бол одоо миний зүгээр сая энийг бичиж явахдаа, судалж явахдаа харсан дөрөв дуу бол хормын өмнөх замууд нэг байхгүй байсан. Ихэнхдээ бол ерөөл магтаалууд маш их байжсэн. За найрын хормын үеийн найрын дуун дээр за хормын үеийн найрын дуун дээрс нэлээд ярих зүйл гарч ирж байсан. Тэгэхээр хормын үеийн найрын дуун мэдээж одоо эхлээд хүүгийн талууд бэрийн талд очин за тэгээд хадас суугаа авсан тийм ээ. За тэр үеэр бол хөрөм найр явагдаж эхэлнэ. За тэгээд хөрөм найр ерөөл магтаал за энэ ч бол босод манай яснуудаас үүдэн даалгах гэж бас байдаг юм байлээ. Хүүгийн талд очиод бас үүдэн даалгах хийн. За хүүхний талд ирээд бас хэрэгтэй хүүхэн үүдэн даалгах хийн. За үүдэн даалгахаа ерөөл магтаал эхэлснийхаа дараа найр ихтэй хөрмийн үедээ ямар найр хэлж юм хэрэг хормын одоо энэ найр бол өвгөн шүү гэж уртын дугаар эхлэнэ гэсэн миний солгоон хийсэн. Сая би яг миний өмнө тавьсан илтгэлээр гамбалдгын илтгэлээр бас миний бас энэ оруулаагүй нэлийн одоо тэр нутгийн ардуудын сулгаа авсан дэлгэрэнгүй бас уртын дуунууд гарч ирж байна. Би тэгэхээр дараа энийг бас өшөө өргөжүүлж юм байна да. Миний солгоос дутуу байна гэсэн үрдээр нэмэлтгээс олжсэн. Тэгээд одоо миний солгооноор хормын үеийн найрнаар найр ихтэй өвгөн шүү гэдэг
ийм дугаар хийхнэ гэсэн маань. За энэ чинь хөрмөний найрны үйл ажиллагаанд нэг хийх нь чухал зүйл бас надад санагдсан. Энэ юу гэхээр одоо хүүгийн талаа охины одоо бидний талдаа очоод хөрөм нарийг ингээ хийх юм. За бэлэвсэлтэй өгөөд одоо хөрөм юмнуудаа өгөөд юм ээж хүүд бас нэг нь юу гэдэг 100 гэж нэг юм байгаа гэсэн. За би бол энэс бол сонсож байгаа юм. За энэ 100 гэж юм ямар учиртай юм гэхээр тэр үедээ бол ажилласан гэхээр жишээлбэл баян чинээлээ одоо эд хөрөнгө ихтэй ийм айлууд бол тэр одоо нөгөө бидний биеийн талд очихдоо за мөнгөн бүлтэй цагаан тэмээ өгдөг гэсэн гэж байгаа юм. За хар болгон уулцагтай цагаан морь бас нэлээд за тэгээд одоо бүх таран хоноор эсвэл одоо өхрөл бүтэн өхрөл ч юм уу тийм ээ 100 хийдэг гэсэн гэж 100 гэж за энэ 100 гэдэг нь бол тухайн үед энэ 100 гэдэг нь ямар утгатай юм бэ гэдэг ингээ хараад үзвэл энэ 100 гэдэг бол хоньны арьсанд бүт махын ингээ болоод тэднийг буцалсан халуун усанд тэр халуун усаар үсийг нь зумлалтын байна л да зумлаад тэгэж ханддаг тэднийг зум гэж хэлдэг. За энэ бас бол яасан гэхээр эрт дээр үедээ байж исэн. За энэ бол жоохон тэр үедээ баян чинээлэг одоо айлууд энэ зум гэдэг асуулт хийж байсан гэсэн ийм мэдээлэлсэн. За энэ нь сонирхолтой санагдчихсан. За тэгээд өвгөн шуугаар за өвгөн шуугаар гэдэг бол найрын эхлэх үедээ найрын ихэнх үедээ болсон. За би судалгаандаа өвгөн шуугаар олон янзын манай уртын дууч дуулсан байдаг. За энэ өдөр энэ өвгөн шуугаар бол уртын дуучин чулуун цэцгийн дууснаар энэ оруулсан байж байгаа. Нодоо за тэгээд нодных нь одоо нодон дээр нь судалгаа хийсэн юм судалгаа хийхэд тавгийн чи харж байгаа бол аюулгүйн цараа нэрэлтөө одоо 8-5-6-ын зайтай байсан. За аюулгүй хоорондын өсөлт нь бол их хөрс баг 3-ын зайтайгаар за тэгээ 8-5-2-ын зайтай. За энэ өвгөн шуугаар өрнөдөө бол символ их хөвт дуулагдж байсан. За дууны баггийн эхнийх нь ер нь бол жаргалтай дэлгэр цагтаа гэж хэлдэг тийм ээ. За энэ дуунаас харахад бол амьсгааны хуваарлтыг бол 7 удаа хийж байсан байгаа. За ингээд аюулгүй хоорондын холбоосыг аваад үзэхэд бол гэсэн зэргийн авиагаар бол холбогдож дуулагдж байсан энэ өвгөн шуу юм байж байгаа. За дараагийн одоо найрын дунд явагддаг дууны нэг нь ямар дуу байсан бэ гэхээр жорон гэдэг дуу байлаа. За энэ жорон гэдэг дуу яг зарим нь бол ингэ жорон гэдэг зарим нь бол жороно гэж бас тэмдэглэсэн байсан. За энэ жорон дууны дуулахаар нөгөө зам үлд яваад ирэхээр хөрмийн нарийн дунд за гол нарийн эзэд бол голдоо байр сууриа илээ тэрний дараагаар баруун зүүн талдаа жожиг тэгж суухдаа за ийм байдлаар тийм ээ суугаад тэгээд сүн чулуу нарийн жочдод ингээд өгсөний дараа нарийн дээр ерөөлөн уншаад дуучид бол ингээд ай дугаар өгнө. Энэ үед бол жорон гэдэг дуугаад болно гэж байгаа. Тэгэхээр зарим ном дээр бол юу тэмдэглэсэн гэж зөвхөн дараагийн дуунд бол яг тэр дуу тэгж дуулна энэ дуу ингэж дуулна гэсэн яг нэг тийм байхгүй. Тухайн хүмүүсээ тухайн нутгийнхаас шалтгаалаад бол дууг бол яг ингээд нэрлээ тогтцсон юм бол байдгүй гэсэн бас тийм зарим номнууд бас тийм тэмдэглэсэн байсан. За тэгээ ингээд жорон бол нарийн дунд үед дуулсан гэсэн юм тэмдэглэсэн. За энэ жорон дууны бас нэг аюулгүй дээр нь судалгаа хийгээд байсан. Тэгэхээр энэ бол ямар их хөвгт судлагдаж байсан, хамрагдаж байсан. Тэгээд дууныхын цараа нь бол 8 тавсан. 5-8 нэр октав ярьж байгаа тийм ээ. Дөрвөн октав давсан 5-ын зайтай. За аюулгүй хоорондын үргэлжлэлт нь бол бас 3-8-2-ын зайтай. За ийм дуу яжсэн. За ингээд найр үргэлжиж яваад явах нөгөө хүүхдэл охины талд одоо найрлаж байгаа буцаад бэрийн талжиг бэрээ болгож авахтаа бас найр ингээд үргэлжлээд явна. За би болох үеэс бол яг бэрүүд хүүхнийд очоод за тэгээ энэ чинь бол тэр бас охины талаас нөгөө үүдэн дарахыг бас үүдэн дарахыг хийгээд за ингэж яваад тэгээд хүүгийн талд ирээд бэрээ болгож авахын өмнө ямар дууддаг бэрээ болгож аваад тэгснийхаа дараа бол найр эхлэхдээ хүүгийн талд эхлэхдээ жороо жаахан улаан гэдэг дуулдаад гэж тэмдэглэсэн байсан. За би ингээд жороо жаахан улаан дууны одоо ноотны тэмдэглэгээ эдрийг олгосон боловч энэ бол надад олдоогүй. Тэгээд зөвхөн жороо жаахан улаан дуу дуулна гэсэн юм мэдээлэл олгосон байж байгаа.
За ингээд найр үргэлжлэж яваа. За найр жаргах үед бол бас нэг хоёр хэсэг байсан. Дараагийн дууны бас дараагийн хормын нэг онцлог төр нь байсан гэхээр одоо нэг босго дэлбэлэх гэж нэг бас яс байгаа гэсэн. За тэр босго дэлбэлэх ясыг бол найрыг жаргахаа өмнө хийн. Тэр үед ихтэй бас босго дэлбэлэх одоо нөгөө ерөөл магтаалынхаа үгийг хийгээд тэгээд хоёр тал бол ингээд нөгөө шинэ гэртээ орж ирээд хоёр талын хүмүүс шинэ гэртээ орж ирээд за тэгээд бэрийн талын хүндээ найр авч өгөө. Тэгээд бэрийн талын хүмүүс нь ерөөл магтаалаа хийгээд ингээд арай сархтаа аваад ерөөл магтаалаа хийснийхаа дараагаар энэ босго дэлбэлэх үгээ бол хийх ингэснийхаа дараагаар бол бас дуудуулдаг байсан байгаа. За энэ дуу бол түрүүн сайн хийж ясан нарийн шарга гэж энэ дуу байгаа. Энэ дуу бол босго дэлбэлэх тэр ерөөл магтаал хийснийхаа дараа босго дэлбэлэх зан үйл хийснийхаа дараагаар дуудаг ийм дуу гэж энэ сулгаанаар гарч ирсэн. За тэгээд энэ босго дэлбэлэхтэй гарсан нарийн шарга гэдэг дуу бас аваад үзэхээр дууны цараан дээр нь ямар хөө цараатай дуу байсан болоо гэдэг ингээд судлаад үзэхээр цараан бол 8500 зайтай байсан. За амьсгал хуваалцтай хоорондын харьцуулалт нь бол за их 200 хамрагдаад их 200-600 зайтай. За мөсийн бол их өвд хамрагдчихсан. За дууны аялал нь бол утгыг хараад үзэхээр хөвтэй дүүтэй бол ихч дүүстэй дурсгалтай. За итэ дүүтэй бол ахын дүүстэй дурсгалтай. Ингээд дандаа бэлэг тэмдэглэлийн юм үг. Тэгэхээр бэлэг тэмдэглэлийг илэрхийлсэн за ийм утга агуулгатай ийм дуулсан. За ингээд найр явж хурам найр яваад аливаа бол найр хурам бол жаргадаг тийм ээ. Өндөрлөдөг жаргадаг. Найр жаргах үедээ явдаг дууны нэг бол өнөөдрийн түрүү гарсан дээр одоо саяны хамбалт судлаачийн бас болгонд орсон магнит гэж энэ дуу бол дараагийн дууны хөрөмлөх хэсний найрыг өндөрлөдөг ийм дуу юм байна гэж судалгаанаас харж ирсэн. За энэ дуу бас найр жаргах бас хөөлийн дуу гэж бас нэрлэдэг юм байлээ зарим онцлогтой. За хуулийн дуунаас за ингэ гарчиж байгаа. За тэгээд энэ магнит дундаас дууны агуулганд хараад үзэх юм бол за хадам гарахтай болоод яадаг гэхээр энэ одоо хадам гарах бол орчлын замнаас за ихний хүүхэндээ сургаал хайрсан тайлбарсан аль имбэр болсон тийм утга агуулгад гэсэн юм дуусан. За магнит дууны цараа бол 8500 зайтай. За сэлбэлжил хамрагдсан. За амьсгалын хойролтой аваад үзэх юм бол 5-700 хүсэлттэй дуу үзэж байгаа юм байна. За ингээд дүгнэлтээ явуулсан. За энэ судалгаагаар дараагийн уран насны найранд болж ирсэн дуунуудын аялал бол шүлгийн одоо хувилбарт шүлгийн хувилбар байгаа хэсгээр тодруулсан. За судалгааны явдлын дараагийн уран насны одоо найранд урдын дуу дуулаас илүүтэйгээр ерөөл магтаал мэдгэлцэн хийх нь элбэг юм уу даа гэсэн ийм судалгаанаас ажиглаж ирсэн. За дараагийн уртын дуу хөрөн найрандаа гэсэн судалгаанаас их бас цөөхөн дуулдаг юм уу да уртын дуу ерөөл найр нь ерөөл магтаал нь юм уу да гэсэн бас ийм бодол төрсөн. За тэгэхээр энэ нь юу гэж харуулж байгаа юм бэ? Өшөө илүү одоо хэрэг судалгаа шинжилгээс илүү хийх юм хэрэгтэй юм уу? Судалгаа шинжилгээс ховор байна да. Одоо ном зохиолч гэсэн ийм бодол төрж ирсэн. Тэгээд судалгааны авсан дуунуудын алгон дээр ажиглаж хийж өгөх ихэнхдээ бол 8-5-5-7 зайтай. За тэгээд бэсрэг уртын дуунууд дуулагдаж байгаа нь судалгаанаас харагдаж байсан. За тэгээд өнөөдрийн судалгаа энэ судалгаа хийсэн ба та бүхэнд баярлалаа. Тасалбар болтортой баярлалаа. За энэ дараагийн хормол хасыг ингээд тусгаалan өгүүлэх бичээ тань дээр толгуурлаа судалгаагаар бид нар танилцуулсан танд цаашдаа ажилд нь амжилт хүсье.